Шүтмээр их түшиг ноён нуруу аавда залбар биширмээр агуухан ээжигээ шүт сүсгэлмээр дэд омоддоо мөрөг элсэн говийн ширхэхийн доогоор их дэлхий байгалаа хайрлая. Энэ зуны дунд сарын мэдчлэгийг та бүхэндээ төвшүүлж байна. Их говийн дунд орших байгалийн үзэгсэлд төгөлдөр ээж хайрхан ууланд аялангаа энэ удаагийн нэвтрүүлгээ хийж байна. Завхан аймгийн Отхон Алдархан сумын нутаг дахь Хангаа нурын ноён оргил Отхон тэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо. Ийхүү Отхон тэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 1999 он, 2003 он, 2007, 2011, 2016, 2021 онд дахиж энэ жил 8 дахь удаагийн төрийн тахилгыг үйлдлээ. Тахилгын ёслолд Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөг, улсын их хурлын болон засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид утагт хувилгаад сүсгтэн болон завхан нутгийн иргэд оролцсон бөгөөд нийт 40 гаруй мянган зочин үргэлжид хүрэлцэн ирсэн байна. Ёслол эхлэх үед Монгол улсын төрийн далбаа бүх цэргийн хар сүлдний умрын элч сүлд Завхан аймгийн туг эзэн бог Чингис хааны хүрэг төрийн 7 эрдний тахилын ширээнэ залан байрлуулжээ. Төрийн тэргүүн ёслолд үг хэлэхдээ монголчууд эртнээс уул ус байгаль дэлхийг хүндэтгэн дээдлж уул аваагаа дахин шүтэж ирсэн уламжлалтай ард түмэн болохыг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөр Отхон тэнгэр хайрхны тэнгэрд өргөн барих айлтгалыг уншин сонсгож торгон дээр бичсэн их хувийг Завхан аймгийн музейд хадгалуулахаар аймгийн засаг дарга өнөр баярт гардуулаа өгсөн юм. Түүнчлэн түмний хүсэл ерөөлийг шингээсэн дууд сумыг Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол улсын даян мэргэн Баасан хүүгийн янданд гардуулан өгч харуулсан бол Улаастай сумын авраг малчин Шууран Бат эрдний адуун зүргээ сонгосон газарыг тэнгэрийн хүлэг болгон сэтгэлдэв. Усан цахилгаан станцын дэрэгдээр өнгөрч нэгэн хошуур тойроход их хайрхан нүдэнд тулга мэт ойрхон гарч ирэв. Хүүхдийн амралтын цэслэн өнгөрч нэгэн товцог дээр бид бодлоо. Дахилгын бэлтгэл ажилд орлоо. Их хайрхан тод харагдах товцог дээр Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн 3 удаагийн тахилга хийгдсэн төвхтэй. Өглөөний наран уулсын дээгүүр мандан гарч ирэхэд Отхон тэнгэр хайрханд хийх залбирал эхэллээ. Энэ удаа энэхүү залбиралыг Монгол бөөгийн тэргүүн дээд дуудган Нанжа, Монгол бөөгийн тэргүүн дээд дуудган Оюутул, Монгол бөөгийн зарим дэлгүүр нар хоёрын бүлж хийлээ. Өмнөх их тахилгуудаас ялгагдсан өрмөц өөрийн үнэ төрөлтөй нэлээд өрмөц үйлдэлсэн. Монгол бөөгийн нэгдсэн эвлээс төр улсынхаа хөгжлийн төлөө залбирч саад болгогчдыг мөн бүх тэнгэртэй мэдүүлж хайрхны тахилгын галын жанцад айлтгал өргөсөн билээ. Монголын дархан бөөгийн зан чанарыг тодхон харуулсан тэднийг уул давтарчгүй юм. Ийхүү Монгол бөөгийн нэгдсэн эвлээс зохион байгуулсан Отхон тэнгэр хайрхны ард талаас хийсэн залбирал амжилттай болж өндөрлөө. 17 дугаар жарны сүрээр дарагч мэх гал морин жилийн зуны дунд хөх морин сарын шөнийн 9 буюу өнөөдөр Бурхан халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Тахилгын өдөр Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч хөрөлсөх төрийн бэлэгдлийг илэрхийлж хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан дахилга үлдэх талбайд хүрэлцэн ирлээ. Талбай Хинти Төв аймгийн туг эзэн бог Чингис хааны хөрөг төрийн 7 эрднийг тахилын ширээнээр зарж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтээ хүндэт харуулын цэргүүд бүх цэргийн их хар сүлдийг зарсны дараа их сүлдич зул арц хүж асаа хүндэтгэл үзүүллээ. Их сүлдич их хар сүлдийн үчил өчих үед тахилгад оролцогсод их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч хөрөлсөг эдээш үсний дээд зэргийг их хар сүлд болон хайрханы зөв өргөж их хар сүлдэнд мөргөв. Ерөнхийлөгч хөрөлсөг хамаг монголчуудын дээд чигтэн Хинти хан Бурхан халдун уулыг бол эзэн бог Чингис хааны сүр хүч суу алдрыг тэтгэгч
сүл тэнгэрийг оршоосон үеийн үе тахиж өн мөнхөж үтэх зорилготой хайрхан гэдгийг онцлоо. Иймээс их хааны айлтгал их Монгол улсын өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн алтан хэлхийг баттатхан илэрхийлэх үүднээс Бурхан алдан уулын хүндэтгэлийн зохицолборыг төрийн тэргүүний зорилгоор шинээр бүтээж их Монгол улс байгуулагдсны 820 жил эзэн бог Чингис хааны мэндэлсэн морин жил ёсол төгөлдөр нээж байгааг сонирдууллаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Алтан уягийн үйлс төгөлдөр Бурхан алдан хайрханы тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож торгон дээр бичсэн их хувийг Хинтээ аймгийн музейд хадгалуулахаар засаг дарга аюур буйд хүлээлгэн өглөө. Ерөнхийлөгч тэнгэр түргэх дуу цомыг Хинтээ аймгийн Баян Адар сумын ариат сумын мэрэгэн Жаргал сэрэнгийн Эрхэн баярт хүлээлгэн өгч Хинтээ аймгийн Цэнхэр манд сумын хариат сумын алдарт уяач Мянгат малчин Цэрэн жамцын Барс сайхны цагаан бор азаргыг сэтэрлээ. Дахилгын өмнөх орой тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо нийгэм дүүлжлэх төрийн бус байгууллагын буунаар лус галын дахилга хайрхны тэнгэрийг дахих ёсол үйлдэлээ. Ерөнхийлөгч хүрсэх энэ удаагийн дахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн 5 дугаар сард гаргасан гэх юм. Энэхүү ёс нь Монголын төрч ёсны уламжлал үндэсний өв соёлыг хүндэтгэн дээдсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болж төрийн сүр хүч гал голомтын бэлэгдлийг Бурхан алдан хайрханы тэнгэр цавдагт өргөн даатглаа хэмээжээ. Мөнх тэнгэрийн үйлээр Бурхан алдааны дахилгыг зохион байгуулах Монгол улсын ерөнхийлөгчийн шийдвэр бол Монгол туурагтны хэмжээнд баярлан хүлээж авах зүйл. Цаг тулгсан бололтой бачаахан цагт тулж ирээд хэрэгжүүлв. Баярлуустай нэг юм нь төрийн дахилгад бөө мөрөглийг оруулж байгаа сайхан хэрэг боллоо. Өв соёлын төвөнд илгэрч байна. Бурхан алдан уулынхаа дахилгад буйнаар орж байна гэдэг нэгэн шинэ цаг үеийг авч ирж байна гэж харж байна. Бөөг их алдрыг хүрчгээ төлөвч жамжаагүйд улаас нар оролцож байгаа нь харамсалтай. Ороогүй дэм болж буй ерөөж үгийн сайнаар бэлэгшээж буй буйнаар маш олон байна. Та нартай талархъя. Хүндэтгэл гэдэг тийм л сайхан. Дахилгад оролцсон өөрсдийн хувь нэмрээ оруулсан зайран удган түшээнээр бөө мөрөглөөд ээлждэг ард түмэндээ талархаж байна. Төрийн нэр дор нэг хорооны зохион байгуулалтаар 5 саяын босготой Бурхан алдааны дахилганд орсон 99 бөөг чадвараараа шалгарлаа гэж мэдээгээр ярихыг сонслоо. Үнэндээ бол 5 саяыг төлөхийг хүлээн зөвшөөрөө төлсөн хүмүүс л оролцсон. Тэр мөнгөийг нь төлж дийлэхгүй мөнгөөр өөрийгөө үнэлэхийг хүсээгүй ч байсан. Оролцсон хүмүүсийг ч буруу гэж бодсонгүй юм үзэж харах нь зөв хэрэг. Төрч ёсны дэг журамтай тахилга гэдэг ямар байдгийг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тахилга ямар байдгийг харьцуулж үзэх боломжийг энэ тахилга олгов. Бөөнөрт ухаарл хайрлсан гэж бодно. Түүхэн уламжлалыг мөнгөөр хэмжив. Угтаа бол зохион байгуулахад хөрөнгө шаардлагадах нь зөв хэрэг. Гэхдээ хэтрүүлсэн зүйл болсон. Төрийн тахилгыг зохион байгуулахын тулд 15 жил хэрэгжүүлсэн Монгол бөөгийн нэгдсэн эвлийн нэгдсэн тахилга хэмээх 7 төрлийн зохиомжтой тахилгыг шууд хуулбарлан хэрэгжүүлв. Тахилгад шилдэг улаас шалгарч бөөлөх нь ёс зүйд нийцнэ. Тэр нь төрч ёсны дэг журмыг баримтлан тодорхой хугацаанд бөөгийн ич хэдийг үзүүлэх ёстой байв. Газар туйлыг хүн боловсруулж тодорхойлдог бол тэнгэрийн хуулийг хэн ч өөрчилж чаддаггүй бүлгөө. Төрийн хар сүлдний хөшөө хоёрт залбирав. Энд явандаа журам шаардлагадах нь харагдаж байлаа. Энэ мэтчлэн олон зүйлийг боловсруулах шаардлагатай харагдаж байна. Монгол улсын нийслэлийн баруун өмнө орших хэдхэн минут давхиад очих Чингис хааны зохицолборт олон улсын Тэнгэр 2026 фестивал боллоо. Тэнгэр фестивалийн бөө нарын ёслолын жагсаал өөрсдийн байгууллага отог омгийн туг далбаа дарцгаар нэмрүүлсээр орж ирсэн. Тэнгэр фестивалийн бөө нарын ёслолын жагсаал өөрсдийн байгууллага отог омгийн туг далбаа дарцгаар нэмрүүлсээр орж ирсэн. 33 орны 300 гаруй бөө Монгол улсад зочлон ирээд байна. Тодорхойлбол Тэнгэр олон улсын бөөгийн фестивал 3 дахь жилдээ Монголд ийхүү зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Энэхүү арга хэмжээг үзэхээр гадаад дотоодын зочид олноор иржээ. Улаанбаатар хотын ойролцоо дэлхийн онцөг болон бүрээс ирсэн олон зуун бөө хурамч боллоо.
Тэд туршлага солилцож, уулзаж ярилцаа зогсохгүй хамтран тахилга зан үйл үйлдсэн юм. Тэнгэр олон улсын бөөгийн фестивалд бөөгийн парадыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн төр хувийн хөгжлийн байгууллагууд, хамтран ажиллагчид, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, нийтгүй удган зайрн нартаа талархал илэрхийлснээр арга хэмжээ илэрсэн битээ. 2026 онд хийхээр төлөвлөсний дагуу Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн Говьалтай аймгийн бөөгийн хүрээлэн нэгдсэн тахилга хийх хүрээнд бэлтгэл ажлуудаа хийжээ. Ээж хайрхны бэлд байрлалаа эзэлж байгууллагын сүлдээ залсан байв. Монголын бөөгийн нэгдсэн эвлэн төлөвлөгөө тахилгын хүрээнд хийгдсэн орон нутгийн тахилга Говьалтай аймагт ээж хайрхны нэгдсэн тахилгын үндсэн таван тахилгаа хийлээ. Нэгдсэн тахилгын хайрхны тахилга Алтай нуруунд ээж хайрхны хайрхны тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зарим пүрэвдээр толгойлон бөөлж эхлэв. Уул усаа аргадан баясгаж хүн зан олно айх аюулгүй. Өвчнөгүй ганц удгүй мал сүргэн өсөж дэлгэр сайхныг хүссэж зан үйл хийсэн. Энэхүү тахилга зарим бямж жаргал Хүдэрбаатар над тэргүүлж боллоо. Нэгдсэн тахилгын Лусын тахилга. Лусын тахилга хүмүүний хувь заяаг холбосон хүүх алтан ээж хайрхны дэрэгдэх булгаас татан Лусыг аргадан ард түмэнд даатгаж энэ зан үйл өргөц өнгө төрөх олон түмний сонирхлыг татсан бөөлөлт байлаа. Монгол бөөгийн удган ургамал цэцэг толгойлон бөөлөв. Нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилга. Монгол бөөгийн тэргүүн удган мэрэгэн цэцэг хоёглон бөөлж зон олон хамаг олноо тэнгэр даатгахад бүх оролцогчид тэнгэрт хүч нэмэн залбирлаа. Нэгдсэн тахилгын Галын тахилга. Тахилгад зайрын сумья тэргүүлэн бөөлсөн байна. Түүний тамлаг дуудлага хингэргийн цохилт халагч аягаар хийгдсэн өрмөц байлаа. Түүний араас Оросын холбооны улсын Бурятийн зайран Мегмаров залбирал үйлдсэн. 6 дугаар сарын 15-ны өдөр нэгдсэн тахилгын нарны тахилга. Өглөөний наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн дээд дуудган Нанжаа, түүний дараа Монгол бөөгийн тэргүүн дээд дуудган Бачаргал толгойлж бөөлөв. Тахилганд оролцогчид дөнгөний хуралдаан хийв. Говьалтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон тахилганд оролцсон удган зайран түшээ төлөөлөгч нартаа зориулан хүндэтгэлийн зав барьлаа. Говьалтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон тахилгад оролцогчдод гарын бэлэг өгөв. Тахилгын үйл явцаар товчхон мэдээлэл хийлээ. Тахилганд оролцогчид цээл суманд хоноглоод цааш хөдөл цагаан голын давааны ард талд Улаанбаатар хотоос ирсэн төлөөлөгчдийг үдэж зулаа цагаан алтан дуугаар дуулж хөтлөө. Их эзэн Чингис хааны цагаан сүлтний тахилга Оросын холбооны улсын Бурят, Өвөр Монголын Бурят зан олны хамтарсан тахилга боллоо. Цагаан сүлтийн их тахилгыг удирдах байгаа Бурятийн дээд зайран Цэрэн Доржеев удирдав. Газраас ирсэн зочид төлөөлөгчид баярын мэдлэгээ дэвшүүлв. Жин үдийн цаг болоход Бурятийн бөөнөр цагаан нарвал бурхны залбирал дадлаг даатгал өргөл дэгдээлэлт хийж цагаан сүлтийн тахилгыг эхлэв. ЮНЕСКО-гоос зарласан мянганы шилдэг үнээр шалгарсан их хаан Чингисийн дахин шилтдэг цагаан сүлдийг Бурят бөөгийн зан үйлээр зарлах ажиллагаа Тэнгэр бөөгийн төвийн тусалцаатаагаар хийгджээ. Бурят зан олон хуран цугларч их хаан Чингисийн дахин шилтдэг цагаан сүлдийг залах дахих зан үйлд оролцлоо. Их хаан Чингисийн дахин шилтдэг цагаан сүлдийг залах дахих ажиллагаа ийхүү амжилттай болж өнгөрлөө. 2026 оны 6 дугаар сарын 11-нд Монгол улсад суугаа Оросын холбооны улсын элчин сайдын яамд Орос улсын өдрийг тохиолдуулан ёслолын хүлээн авалт зохион байгууллаа. Монголын талаас улсын хурлын дэд дарга Пүрэвдэрч, Батлан хамгаалахын сайд Батлууд, эрчим хүчний сайд Найдлаа, Монгол улсын ерөнхий сайд Асан Зандан Шатар, Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Од Баяр, Монголын анхны сансрын нисгэгч Зөвлөлт холбоод улс болон Бүгд найрамд Монгол ард улсын баатар гүр аргачаар хүндэж очноор оролцов. Мөн уг арга хэмжээнд иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, Монгол улсад оршин суугаа, Оросын их орон нэгтнүүд, гадаад орнуудын дипломатууд оролцлоо. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан уг арга хэмжээнд оролцлоо. 1990 оны 6 дугаар сарын 12-нд Оросын холбооны улсын
төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглал батлагдсан бөгөөд энэ өдрөөс Оросын холбооны улсыг бүрэн эрхт улс хэмээн тооцох түүхэн эхлэл тавигдсан гэж үздэг. Ингэснээр энэ өдрийг 1000 гаруй жилийн түүхтэй Оросын төр улсын оршин тогтнолын шинэ үеийн илэрхийлэл гэж үздэг болсон. Монгол улсад айлчилж буй Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн ардчлал хүний эрх хөдөлмөрийн асуудлыг хэлсэн туслах төрийн нарийн бичгийн дарга Ралли Барнсыг хүлээн авч уулзсантаа баяртай байна. Ардчил хүний эрх шашин шүтэх эрх чөлөө бэлчүүлэх чиглэлээр Монгол улсын гаргаж буй ахис дэвшлийг дэмжихийн төлөө бид тууштай ажиллаж байна. Элчин сайд Баавунга. Уулзалт ярилцлагад Монгол бөөгийн ерөнхийлөгч Жаргал сайхан оролцлоо. Ардчил хүний эрх шашин шүтэх эрх чөлөө бэлчүүлэх чиглэлээр Монгол дахь шашны байгууллагын төлөөлөл уулзаж санал бодлоо солилцлоо. Нана Кавако Бансам нь Ган улсын хамгийн алдартай нөлөө бүхий уламжлалт дамж буй бөгөөд олон улсад хөл өмгийн тэмцээний үеэр тоглогчдод хараал хийдэг гэдгээрээ танигдсан хүн юм. Тэрээр дэлхийн өнцөг улам бүрт өөрийн эд шидийг гайхагддаг хэмээн өөрийгөө тодорхойлдог. Тэрээр 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Португалийн жигшээ багийн од Криштиано Роналдог гэмтээж Ган улсын эсрэг тоглолтод оролцуулахгүй байхын тулд тусгайлан хараал хийснээр зарлаж байсан. 2026 онд болсон томоохон хөл өмгийн тэмцээний үеэр Английн жигшээ багийн довтлогч Харри Кейний эсрэг хараал хийж улмаар Ган болон Английн багууд тэг-тэгээр тэнцсэний дараа тэрхүү хараалаа арилгаснаа мэдэгдэж байв. Кавако Бансам нь өөрийн зан үйлээ Ган төдийгүй дэлхийд дахинд сурталчлан таниулдаг бөгөөд телевиз яриадагаар байн гарч уламжлалт болон орчин үеийн шашныг хослуулан үздэг нөлөө бүхий дамж юм. Энэ удаад тэрээр Алтан дагны цомыг Роналдо тэргүүтээ Португалийн баг өргөн үүнийг сүнслэг ертөнцид төрүүлж харсан гэв. Саяхан Харри Кейнд хийсэн шившлэг ид шидтэй үзүүлж Англи Ган хоёр тэнцсэн билээ. Америкийн нэгдсэн улсын 250 жилийн ойн баярыг тохиолдуулан Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Скватрын талбай ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Баавунга энэхүү арга хэмжээг нээж өг хэлэхдээ тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед бид үндэслэн байгуулагчдынхаа үзэл санааг эргэн харахаас гадна Монгол зэрэг бусад улс орондоо тогтоосон хамтын ажиллагаагаа эргэн харж улс орныхоо дипломат үйл ажиллагааг болон дэлхийд дахинаа үзүүлж буй нөлөөг бид эргцүүлэн боддог гэлээ. Америкийн өдрүүд арга хэмжээ нь Монгол улс дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн тэмдэглэж буй бүтэн жилийн хөтөлбөрийн голлох арга хэмжээ юм. Монголын бөөгийн нэгдсэн эрхлийн дээд цэцгийн бөөгийн манлал хариуцсан өдөрдөгч оюутал тэргүүтээ бүрэлдэхүүн уг арга хэмжээнд оролцлоо. Есүс Христийн хожимын үеийн гигантнүүдийн сүмийн найрал дуучид энэхүү хүндэт арга хэмжээнд өргөдөн оролцож дуу хоолойгоо өргөн барьлаа. Монгол бөөгийн нэг язгаар болсон Бурайд бөө хөгжүүлэхэд Оросын холбооны улсын Бурайд бөөгийн дээж төв захих хувь нэмэр оруулсан гэж үздэг. Өнөө цаг үе бол Монголд бөөгийн дахин дэлгэрэлт олон бөөгийн багш төвтэй төвүүдийн үйл ажиллагаа идэвхжсэн он цагууд тохиож байна. Бөөгийн дээж төвийг уламжлалт зан үйлийг дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагын суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Бид Оросын холбооны улсын Бурайдад очих бүртээ бөөгийн дээж төвөөр орж Монгол бөөгийн их удган Болгааныхоо Болжимсуу Батуевнуутай уулздаг гэлээ. Бид бөөгийн дээж төвтэй хамтран Лусын дахлаг Баргхан хайрханы дахилгыг хамтарч хийж байлаа. Энэ удаа бөөгийн дээж төвийн хамт олон 16 хүний бүрэлдэхүүнтэй ирж олон улсын тэнгэр фестивалд оролцохоор ирсэн байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхан ирсэн зочдтой үйл ажиллагааны талаар асуултанд хариулсан байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн гишүүд дэмжигчдийн хамт мод тарив. Тэд богино хугацаанд 600 гаруй мод суулгалаа. Тэднээс Монгол бөөгийн нэгдсэн эвлийн залуучуудын бусдаасаа илүү идэвх зүтгэлтэй оролцлоо.
Мод бол олон наст модлог ургамал. Мод нь үндэс их бие, иш, мөчр болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс уус чийг, эрдэс бодис, тижэл авч их бие, навч, мөчр угаа дамжуулна. Мөчрүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон улирлаас шалтгаалan шар улаан гих мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоонч байна. Мод нь нүүрс төрөгчийг шингэн авч хүчил төрөгч олгоруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуйн, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхийд дээрх нийт амьд ургамлын 25%-ийг эзэлж байна. Мод тарих нь мөнх тэнгэрийн үйлэнд хамгийн буянтай үйлсэд тооцогддог байна. Өнөөдрийн мод тарилтад Монголын буддын шашныг төлөөлөн зөв хүрээ дарчойлын хід Христийн шашныг төлөөлөл болох Иесус Христийн хожим үеийн гигантнүүдийн сүм, католик сүм, 7 дахь өдрийн Адвентист чуулган, Японы уламжлалт, Шинто шашны Амата Монгол төв, Монголын бахаа нийгэмлэг, Брахма, Кумарис, Раша, Йог боловсролын төв зэрэг байгууллагуудаас нийт 50 орчим төлөөлөл оролцож харилцан хүндэтгэл, эв найрамдлаа уур амьсгалыг бүрдүүллээ. Энэхүү мод тарих үйлс нь байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ач холбогдолтой төдийгүй өөр шашин шүтгэлтэй хүмүүс нэгдэн нийлж нийгэмд эерэг үлгэр дуурайл бөөгийн хөгжил хүнд хэцүү сорилтыг даван туулж явна. Монгол туурхтан бүөнэр бол Монголын их эзэн хаан Чингисийн дор нэгдэн хүчрхчиж хамтран их гүрнийг байгуулах түүхэн үүргийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Их гүрэн задарч бид 3 улсад амьдарч байна. Одоо бол өөрсдийн амьдарч байгаа улс орныхаа ард түмэнд уламжлалт ёс заншлаараа үйлчилж хүн ардынхаа эрүүл мэнд, уул ус, байгаль дэлхийг хамгаалах үйлсэд зүтгэж явна. Цаг үеийн хүн цорилт, бөөгийн байгууллагын удирдагчид нэг хамгаалж ажиллах шаардлагатай үе тулж иржээ. Бид хамтарч асуудлыг шийдэх зан үйл бөөлөх боломжит хэлбэрүүдийг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан, Орос болон Тогоо улсын дээдбөө Дончунгол, Караол, Төлөвшевичтэй буцаар ярилцаж тодорхой асуудлаар санал солилцоо. Монголын дундад зууны түүхийг гэрчлэх нэгэн сонирхолтой нээлт Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дахь Цамтын дэрс хэмэх газраас илэрчээ. Археологчид тус эрдэнэ хотын тууранд хийсэн шинжилсэн судалгааны явцад цаас үйлдвэрлэж байсан чулуун байгууламж, тариа нунтаглах тээрэм болон үйлдвэрлэлийн зориулалтаа бусад дурсгалуудыг шинээр тодорхойлсон байна. Судалгаагаар Цамтын дэрсний балгас нь 13 дугаар зуунаас 14 дугаар зууны ихэнх үе буюу Монголын эзэнт гүрний үед хамаархан тогтоогджээ. Хамгийн сонирхолтой нь энэ дургадаг дэрс ургамлыг чулуун тэрмээр бутлан нунтаглаж ширхэглэг түүхийн үед болгон боловсруулсан цаас үйлдвэрлэж байсан байж болцсогүй баримтууд илэрсэн явдал юм. Энэхүү алдуур нь Монголын нутаг дэвсгэрээс илэрсэн хамгийн анхны цаасны үйлдвэрийн үлдэц болж байгаа бөгөөд монголчууд зөвхөн цаас хэрэглэгч бас харин өөрсдөө үйлдвэрлэгч байсан байж болохыг харуулж байна. Өмнө Монголын эзэнт гүрний үед бичиг хэрэг, зарлиг, албан баримт, өргөн хэрэглэгдэж байсан мэдэгддэг боловч цаасыг дотооддоо үйлдвэрлэж байсан археологийн нотлогоо төдийлөн олдоогүй байжээ. Энэхүү нээлт нь 13 дугаар зуунаас 14 дугаар зууны Монгол оронд гар урлал үйлдвэрлэл, хот суурны соёл ямар төвшөнд хөгжиж байсныг шинээр үнэлэх боломжийг олгож байгаа бөгөөд Монголын соёл иргэншлийн төвхөнд үнэхээр шинэ хуудас нээсэн онцгой ач холбогдолтой олдуурын нэг болж байна. Цамтын дэрсний балгас цаашид Монголын дундад зууны үйлдвэрлэл, бичиг соёлын төвхийг судлах чухал төв болох төлөвтэй байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн анх дугаар дэд хуралдаанаас дэвшүүлсэн соёлын үнэт төв байгалаа хамгаалах зорилтуудаас танилцуулж байна. Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо, их нутаг минь таныхаа төлөө дараах 9 байнгын зорилтыг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хамт олон дэвшүүлж ажиллаж байна. Монголын хадны зураг, тамга судалт хамгаалах зорилт. Аршаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаас хийсэн
1000 гаруй тамга Аз Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй 1000 гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдвээр зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ. Миний хувьд дотроо өөр бодолтой байлаа. Энэ хугацаанд оюун толгойн тухай баримт кино хийх, эртний санаагаа хэрэгжүүлэх бодол эргэлдэнэ. Тэгээд багаа бүрдүүлж эхэллээ. Хамгийн түрүүнд эх орон сэтгэлгээд нэвч шингэсэн инх заяан зарим сонгов. Удалгүй сэтгүүлж бүжин лам хэмээх дайчин бүсгүйтэй танилцсан. Тэгээд л шууд уран бүтээлд орсон юм. Миний хувьд дэлхийн нөөцөөрөө эхний тавд орох байгалийн баялагийг эзэмшиж байгаа монголчуудын баялаг болсон оюун толгойн бүтээн байгуулалт түүнээс цааш холгүйхан байгуулагдаж буй бүгд найрамд хятад ард улсын ордост олсон орон нутгийн чанартай жижигхэн уурхаан үйл ажиллагаа түүнийг дагаад хөгжлөн эрчимжсэн орон нутгийн хөгжлийг жишиж харуулсан баримтат киногийг санаа байлаа. Энэ санаагаа гүйцэлдүүлэх гэж Монголда 7 хоног, өвөр Монголд 15 хоног гаруй ажилласан юм. Тэндээс бид Баяннуур аймгийн Ураадын хошуудаар явж орон нутгийн уул уурхаан үйлдвэрлэл шинээр босгосон хот бүтээн байгуулалтаа танилцсан билээ. Баяннуур аймагт аж үйлдвэрийн цогцлбортой танилцв. Энэ цогцлборт 30 гаруй үйлдвэр ажиллаж, хоорондын уялдаа зохицуулж, тээвэрлэлтийн асуудлыг оновчтой шийдсэн, өргөө зардлыг арилгасан цогц шийд байсан билээ. Аж үйлдвэрийн цогцлборын дэргэд ажилчдаа зориулан томоохон хот байгуулсан байна. Ураадын хойдын хошуунд явахдаа улсын зээлээр байсан малчны хотоор орсон юм. Улсаас зээл өгч амьдрах орон сууц малын хашаа иж бүрэн малчны хотхныг байгуулжээ. Ялангуяа малчны орон сууц нь хот газрын байрнаас дутхааргүй байв. Олон хоног зүтгэж байж Монголын бөөгийн нэгдсэн эвлийн бүтээсэн анхны баримтат кино бэлэн болов. Сурвалжлагч бүжээ, зайрын инх заяа, бидний гар нийлсэн ажлын эцсийн үр дүн бүтээл бэлэн боллоо.